Баяндун сумын хэсгийн төлөөлөгч Цагираагийн Ахмад татаж байгаа байна. Манай Баяндун сум нь хойд хэсгээр Оросын холбооны улстай хэлэлцдэг. За энэ бүс нутаг маань түргэн баг буюу түргэний гол орчмын малчин айл өрхөд байдаг. Энэ хугацаанд ер нь иргэд маань бод малаа алдах, мал улаалах гэмтрэг гэхээр үлдэгдэх ийм нөхцөл байдлууд байсан. 2022 онд сумын гэмтрэгээс үлсэн сэргийлэх салбар зөвлөлтөй хамтран за энэ бүс нутагт ерөөхдөө бод малыг GPS-жүүлэх аяныг өрнүүлж ингэж ажилласан. За тэгээд 2022 он, 23 онуудад за бод малыг GPS-жүүлэх чиглэлээр сумын иргэдийн төлөөлөгч талаар тодорхой хэмжээний зардлыг батлуулж за энэ мөнгөн дүнгээр за яг хэлийн бүсэд байдаг, оршин суудаг мал иргэдэд за бод малд хөнгөлөлтөө үнээр GPS-ийг тухайн мал сүрэгт нь суурилуулж ажиллаж байна. За энэхүү GPS-ийг Баяндун сумын 1-р багийн түргэн багийн түргэний гол малчтын бүлгийн за нийт 10 өрхийн бод малыг ингэж GPS-жүүлж ажилласан байгаа. За мөн бод малд тавьсан GPS-ээ мөн ажиллагааг нь шалгах чиглэлээр ерөөхдөө бол за сардаа, улиралдаа тухайн айл өрхтөр очиж тухайн мал байгаа хэсэг за мөн тодорхой тогтоосон цагаа зөв зааж байгаа хэсэг дээр ерөөхдөө хяналт тавьж ажилладаг. За миний хөлөрдөө энэ гэрийнхээ хойд зүгтүүд яг зааж байна да. За одоо танаа гэрээс за 300 м ерөөхдөө танаа хатуу байна. Тий. гэж зааж байна. Хөөе. 300 тий бэт. Хойцогтой гэж байгаа үү тий. За мөн бүлгийн гишүүд маань хэр идэвхтэй ажиллаж байна. Хоорондоо уялдаа холбоо хэр сайтай байна. Гэх зэргээр мөн сумынхаа гэмтрээс үлсэн сэргийлэх салбар зөвлөлтөй хамтран хяналт тавьж энэ дээр мөн хамтран малчтайгаа мэдээлэл солилцох. За мөн тусалцаа дэмжлэх сум орон нутгаас гэх зэрэг ажлуудыг ер нь зохион байгуулж ажилладаг.